Энэ дадга. Би цахиусан тэнгэр. Дадга тэнгэрийн ханхуу. Би хулгаалаад бит хоёр зугтаж байна. Сайн уу? Энэ өдрийн минь төргий. Би өөрийнхөө хийх туртаа зургийг зурж байна. Сая нэг хэсэг нөгөө оддын байрлалаас шалтгаалаад хүмүүсийн сэтгэл санаа жоохон тавгүй болсон байж магадгүй. Надад бас энэ нөлөөлөгдөд. Тэгээд би одоо юм хэцүү тавгүй үеудтай ингээд өөрийнхөө хийх туртаа зөвлөл ингээд орлуулж хийж байгаа. Тэгээд энэ амар гоё надад таатай намайг ингээд дараагийн шатанд миний илүү сайн хувилбарыг бүтээхэд тусалж байгаад нь маш их ингээд талархаж байгаа. Тэгээд хэцүү болон бидний яг юм сургалт шиг байдаг болохоор ингээд тэрийг муухагаар биш ингээд гоёор даваад ингээд гоёор нисээд яваарай гэж хүсье. Юу нь бол эргэл ах гэсэн үг. Тэгээ би одоо хайрын тухай зураг зурж байна. Хайрыг би ич шид гэж боддог. Зүгээр л би ич шид гэж боддог. Хайраас үүсдэг окситоцин гэдэг даавар гэдэг юм байна. Тэгээд энэ хүнийг урт наслахад нөлөөлдөг нэг даавар, хүнийг аз жаргалтай болгодог даавар. Тэгэхээр энэ даавар ингээд хүнийг хайрлахад бусдыг ингээд хайрлуулахад одоо тийм мэдрэмж авахад ингээд тэгээ дээрэс нь халтдаг гэж байна. Хэрвээ та хүнийг хайрлаадах юм бол тэр хүн одоо нөгөө нэг яваад ившээхээр нөгөө дагаад ившээдэг шиг ингээд нөгөө талтай ингээд халтдаг. Чи хайрлаад байвал тэр хүн бас чамайг хайрлаж байгаа л гэсэн үг гинэ. Тэгээд миний хувьд бол хайр хүндлэл итгэлцэлээр тогтдог ичид юм аа. Тэгээд энэ ичидээр хамтдаа хөтөлцөөд жинхэнэ хайрыг бүтээдэг байх гэж би боддог. Би бас өөрөө жоохон юм романстай, романтик юм эмо төрлийн хүн. Тийм болохоор хайр бол миний амьдралд нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг. Тэгээд хайр бол бидний ингээд уг нь харамлаж болохгүй ганц ингээд би биндээ ингээд зүгээр л өнгөөр тарааж өгөх болох зүйл байхгүй. Тийм болохоор ингээд би бинийг сайн хайрлаад өгөөрэй дутаахгүйгээр хайраар л бид нар дутаахгүй чадна. Тэгэхээр бүгдэнд нь сайхан хайрласъя угаасаа яг элсэн шуурга шиг амьдрал байгаа. Тэгээд юунд ч бити бууж өгөөрэй урам зориг авдаг гоё одоо хийдэг зүйлүүдтэй болоод тэгээд хамтдаа ингээд хамтдаа цаашаа дэвшин дээшлэхийг хүсэн өрөө дөө. Ичид гэдэг бол энгийн нэгэн жаал эглүү бүсгүй болж хараад